За харагдаж байна уу? Чача харагдаж байна уу? Сонсогдож байна уу? Харагдаж байна, сонсогдож За. байна. За та бүхэнд орой минь хүргэе. Өнөөдөр би нэг Atomic компани танилцуулга хийхээр бэлтгэгдсэн байгаа. Уул нь энэс арай өөр нэг слайд бэлтгэсэн байсан чи тэрийг бас сайн гаргаж ирч чадсангүй. Тэгээд энэ дээрээ ярьчаа. Atomic компани нь 2009 онд анх байгуулагдсан Солонгос улсын компани. Компани зорилго болохоор зэрэг ерөөсөө хэрэглэгчийн сэтгэл ханамж амжилтыг тэргуун зорилгоо болгодог ийм компани байгаа. Ерөнхий одоо алсын хараа гэх юм бол дэлхий дээр одоо түгээлтийн төв болох одоо 210 оронд одоо хурц дэлхийн өнцөг болон бүрт хурц үйлчлэх ийм зорилготой компани байгаа. Анхны одоо түгээлтээ бол одоо нэг жилийн дараа 2010 онд Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр гаргаж ирсэн. Тэгээд түүнээс хойш өнөөдөр хүртэл амжилттай ажиллаж байгаа ийм компани байгаа. Компани маань одоо соёл гэхээр шударга зөв зарчмыг баримталдаг. Дээр нь болохоор нөгөө амжилттай бусдтай хуваалцдаг. Дээр нь хамтдаа одоо хөгждөг ийм соёлтой компани. Тэгээ компани маань бүтээгдэхүүн болохоор зэрэг 590 бүтээгдэхүүнийг бол одоо зах зээл дээр гаргадаг. Энэ бүтээгдэхүүнээс бол одоо өнөөдрийн байдлаар Монголд бол 69 бүтээгдэхүүн орж ирсэн байгаа. Тэгээд энэ Америкийн нэгдсэн улсад бол одоо 166 бүтээгдэхүүн өнөөдрийн байдлаар байгаа. Сингапур улсад болохоор 186 бүтээгдэхүүн, Европын орнуудад бол 68 бүтээгдэхүүн ингээд орон орны хэрэглэгчдийн онцлог, хэрэгцээ шаардлаганд одоо нийцүүлэн ингээд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг компани байгаа. Амжилттай бусдтай хуваалцдаг гэж байлсан шүү. Тэгэхээр амжилтыг бол манай Монголд гэвэл одоо сардаа нэг удаа амжилтын актем болж байгаа. Мөн бас нэг өдрийн семинар болж байгаа. Дээр нь багууд одоо бас 7 хоногт нэг удаа одоо багтаа амжилтаа хэлэлцэж бас бусдтай одоо амжилтаа хуваалцдаг ийм одоо удамжлалтай явагдаж байгаа сургалт маань. Тэгээд дэлхийн өнцөг ерөнхий зорилго нь бол ерөөсөө дэлхийн өнцөг болон бүрт хурц үйлчлэх ийм түгээлтийн компани байгаа. За тэгээд би нэг бэлдсэн слайд аяач. За тэгээд манай компани хэрэглэгч бизнесийн чиглэл гэсэн хоёр чиглэлээр бол үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэглэгч гэх юм бол одоо өөрийн бүтээгдэхүүнийг өөр дээр үр дүн гаргах, одоо өөртөө бүтээгдэхүүндээ дурлаж одоо үнэнч хэрэглэх тийм зорилготой байдаг. Үүн дээр бол одоо бүтээгдэхүүн маань боломжийн үнэтэй сайн чанарын бүтээгдэхүүн байдаг гэдэг нь бол хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бол байлдан дагуулж яадаг юм ээ. Үүн дээрээсээ үндэслээд одоо хэрэглэгчийн бүлэг үүсгээд ажиллаад эхлэх юм бол одоо нөгөө бүлэг үүсгээд ажиллаад ирэх юм бол одоо 7 цол байдаг манайх. Хамгийн дээдлийн цол нь бол империал цол байдаг. Бүх хүмүүсийн зорилго бол империал цолыг харж одоо ажилладаг. Тэгээд за манай гол компани одоо голлох бүтээгдэхүүн байдаг. Аливаа нэг одоо байгууллагын нэрийн одоо бүтээгдэхүүн гэдэгтэй адилхан тийм. Манай компани бүтээгдэхүүн бол одоо хемохим бүтээгдэхүүн байдаг. Хемохим бүтээгдэхүүн нь одоо дархлаа сайжруулах, ядаргаа тайлах гэсэн хоёр төрлийн үйлчилгээтэй. Дотроо бол одоо натрийн найрлагатай байдаг болохоор зэрэг одоо хордлого тайлах одоо харшлын эсрэг бол одоо маш сайн үйлчилдэг. Энэ бүтээгдэхүүн маань одоогийн байдлаар маань дэлхий дээр одоо 27 улсад үйл ажиллагаа явуулдаг гэдэг дотроос 23 улсад бол одоо хэрэглэгчийн сэтгэл ханамжийн гэрчилгээ гэсэн гэрчилгээг авсан байгаа. Тэгэхээр зэрэг хемохим бүтээгдэхүүн сүүлийн 3 жил дотор одоо хэрэглэгчийн сэтгэл ханамж
менежментийн гэрчлэгээ гэсэн гэрчлэгээ авсан байгаа. Энэ нь бол одоо 2022 онд анх Монгол улсад орж ирсэн. Энэ цагаас эхлэн одоо энэ бүтээгдэхүүнээ борлуулалт бол харьцангуй Монголд бол илүү одоо борлуулалт сайтай байгаа нь бол одоо зах зээлийн судалгаагаар бол харагдаж байгаа. Тийм болохоор манай монголчууд энэ бүтээгдэхүүнийг бол маш сайн хэрэгжилж байгаа. Манай хоёр орны хоорондын энэ одоо хэл хязгаараар хэлээр одоо бас орж ирэх мөн Монголдо орж ирсэн бүтээгдэхүүний энэ борлуулалтын үр дүн бол бидний одоо эрүүл мэндэд маш их үр өгөөж байгаа нь бол харагдаж байгаа. Тэгэхээр хямохийн бүтээгдэхүүн бол одоо бидний брэнд бүтээгдэхүүн хүн болгонд одоо санал болгож явах ийм бүтээгдэхүүн байгаа. 60 ширхэгтэй 1 сарын хэрэглээтэй ийм бүтээгдэхүүн байна. Дараа нь манай гоо сайхны хувьд бол одоо хамгийн тэргүүлдэг бүтээгдэхүүн бол Absolute Insect бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүн маань одоо хөгшрөлтийг зогсоодог юм залуужуулах юм бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнээр бол Сэжо хааны шагналыг авсан ийм сайн бүтээгдэхүүн байгаа. Гол нэрийн энэ бүтээгдэхүүн маань бол хурдан өр өгөөж өгдөг. Үнэхээр өвчлөөс гэдэг бол одоо яг арилдаг юм а гэдэг бол энэ бүтээгдэхүүн дээр бол одоо батлагддаг, харагддаг. Үнэхээр үр дүнгөө өгдөг. Хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж үзэх л одоо маш чухал байдаг. Дээр нь одоо 590 төрлийн бүтээгдэхүүнийг одоо манай компани нийлүүлдэг. Энэ дотор одоо ингээд ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд ингээд хүнсний бүтээгдэхүүн, хувцас загвар, цахилгаан бараа гэсэн бүтээгдэхүүнүүд бол одоо төрлөөр ангилагдсан байдаг. Тэгээд дээр нь одоо энэ хямохийн Absolute бүтээгдэхүүн бас хэрэгжүүлсэн байна. За тэгээ амжилтаа нөгөө бусдтайгаа хуваалцдаг компани гэж байгаа. Тийм болохоор сүүлийн үед бол одоо манай Монголд бол хамгийн дээрээс одоо 3 дахь цол Real Master манай Монголд одоо анх удаа ингээд төрсэн байгаа. Тэгэхээр манай монголчууд бол бас харьцангуй хурдан амжилтанд хүрэх нь бол харагдаж байгаа. Оронд бол одоо энэ компани амжилт бол өөр байх юм байна. Оронд одоо лидерүүдийн ажиллах арга барил бол их өөр байх юм байна гэдэг нь бол харагдаж байгаа. Тэгээд би бол арай нэг өөрчлөлт бэлдсэн байсан чинь жоохон юу уучлаарай. Тэгээд болсон уу тайлэгч? Тэгээд одоо манай бүтээгдэхүүний сав баглаа боодол гэхлээр зэрэг ерөнхийдөө одоо байгаль дээлтэй байдаг. Одоо нэг зүйл миний. За баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэндээс хамааруулаад ингээд 60 сая багцэг юм зөө. Тэгээд 60 сая юм. За. Төлгөө байх юм бол 12 сая авах. Тэр 4 сая төгрөг авбир аваад яв. Тэр 12 сая. 네, 다시 처지국장님 마이크 켜세요. За баярлалаа тэлэгч. Гоё материал бэлдсэн байна. Улам дандаа ихэдтэй байна. Баярлалаа. За одоо бүтээгдэхүүн танилцуулгын маань Diamond Master одмагч маань хийнэ. Мика асаарай. За миний харин микрофон сая дарагдаж өгдөг үү дэлгэц. Тэгээд дараа микрофон хатсан бэ. Одоо болж ийн үү сонсогдож байгаа зү. Сонсогдож байна та. Юу микрофон ерөөсөн дэлгэцэн дээр байгаа микрофон ерөөсөн дарагдаж өгдөг үү. За тэгээд сайн байцгаана уу. Fantastic төвийн Diamond Master одмоо байна. Тэгээд одмоо гэхэр нэг family-гийн одмоо байлаа намайг амар андуурдаг шүү. Би энэ энх одмоо байна. За өнөөдөр та бүхэндээ би нэгооны танилцуулга хийхээр бэлдсэн байгаа. За манай Atomic-ийн оо болохоор бүх бүтээгдэхүүн маань ургамлын гаралтай гэдгийг та нар амар сайн мэдж байгаа тийм ээ. За тэгээд ийм олон төрлийн оо байдаг. За байж байгаа. Эндээс дахиад би нэг шарооныхон слайдаа солихороо.
За тэр шар оо маань ингээд Монголд орж ирсэн байгаа нь ганцхан шар оо орж ирсэн байгаа. За тэгээд юунда байгаа нь болохоор яг Солонгос сайтанда байгаа нь болохоор за энэ 3 төрлийн оо байгаа. За энэ 4 төрлийн оо хоорондоо ямар ялгаатай юм бэ гэдэг талаас нь би та нарт сайн тайлбарлаж өгье. За би хамгийн түрүүнд болохоор ногоон оог амар онцолж авч үзэж байгаа. Ногоон оо яг ямар утгатай юм бэ гэхээр нөө веган сертификаттай цайруулах сэрүүн шинэхэн юу тийм мэдрэмжийг төрдөг ургамлын гаралтай гадаргуу нь идэвхтэй бодистой. Шүднийг цоорлоос чулуунаас нь урьдчилан сэргийлдэг. За ногоон оо яагаад энэ бусад ооносоо ингээд давуу талтай илүү ингээд юу миний анхаарлыг илүү их татсан бай гэсэн чинь нөгөө ви шошготой байгаа даахгүй. Ви шошго гэдэг маань яг юу вэ гэхээр ви шошгыг авахын тулд тэр бүтээгдэхүүн ямар нэгэн юу болзол хангасан байх хэрэгтэй. Тэгвэл ямар болзол хангасан байх хэрэгтэй юм бэ гэсэн чинь ерөөс нэг нь амьтны гаралтай орц байгаа юу гэдэг нэгдүгээрт нь. А хоёрдугаарт нь үйлдвэрлэх явцдаа хөндлөнгийн бохирдлоо сэргийлэхийн тулд ямарваа нэгэн бодис энэ дотор хийсэн үү? Хадгалах хугацаа ч юм уу те сунгахын тулд нөгөө нэг гений өөрчлөлттэй гэдэг тийм гадаргуунд бодис хийсэн үү гэдгийг судалж юм байлээ. Тэгээ гуравдугаарт нь болохоор гений өөрчлөлттэй юу? Гений өөрчлөлттэй ямарваа нэгэн юм энэ дотор агуулгдсан уу гэсэн энэ 3 төрлийг шалгадаг юм байна лээ. Тэгээ энэ 3 төрлийг шалгаад энэ 3 төрлөөс ерөөсөө нэгч төрөл нь энэ дотор ороогүй учраас ви шошго буюу ингээ аюулгүй гэсэн шошгыг авсан бүтээгдэхүүн юм байна лээ. За тэгээд энэ маань болохоор яг найрлага урт найрлаганд бол ментол гааны агуулсан тэгээд мөн нимбэгний эссенс агуулсан байдаг. Тийм учраас яг үхээр ийм аман дотор сэрүү татам сэнгэнсэн тийм мэдрэмжийг төрүүлдгээр маш их давуу талтай. За тэгвэл давуу тал нь юу вэ гэвэл ерөөсөө веган, нэгдүгээр веган, хоёрдугаар байгалийн гаралтай гааны амт агуулсан, гуравдугаарт нь ургамлын гаралтай амны хөндийн эрүүл мэндэд тустай, дөрөвдүгээрт нь болохоор кесатрол, мэргэн гэсэн тийм ургамлууд энэ дотор маш их ордог. Тэгээд 5 дугаарт нь миний хамгийн их надад таалагдсан ингээ бүтээгдэхүүнтэйгээ танилцаад байж хад надад хамгийн их таалагдсан юм юу байсан бэ гэхээр синтетик бодис агуулгадаагүй. Тэгээ би яг синтетик бодис гэдэг нь яг юу юм бэ? Тийм хадгалалтын бодис гэж агуулаагүй гэж байгаа. Синтетик бодис гэдэг маань юу вэ гэхээр синтетик гэдэг маань ерөөсөө химийн гаралтай гэсэн. Химийн гаралтай бүтээгдэхүүн. Тэгээ тийм учраас ерөөсөө химийн гаралтай нэг ч төрлийн бүтээгдэхүүн ороогүйгээр надад маш их таалагдсан. Тэгээд мэдээж бидний амны хөндөд байгаа товруу, чулуу, шүдэн дээр тогтсон өнгөр байгаа тийм үү? Тэр өнгөрийг маш сайн арилгах, цайруулах учраас тэгээд гэрэлтсэн шүдийг гэрэлтсэн тийм харагдуулдаг. Жишээлх юм бол одоо хар кофе уудаг хүмүүсийн шүдэн ингээ маш их ингээ өнгөр тогтоод идэг штеп. Ингээ шүдэн ингээ нэг туяа татаад идэг штеп. Бүр амар шууд ингээ хар кофе уунгууд борлоод харлах нь хаашаа. Гэхдээ жоохон ингээ туяа татаад ингээ шар туяа ороод ингээ идэг. Яг тэр үед болохоор ямар гэхээр энэ ногоон оо маань ерөөсөө маш их хэрэглүүл маш их туйлын таатай гэж үзэж байгаа. За тэгээд хоёрдугаарт нь болохоор би цэнхэр оог авч юу ажилласан үзсэн. Цэнхэр оог маань ямар юм бэ гэхээр зааны ясан хоолой ингээд зааны ясан хоолой нас гаргаж авсан. Тэгээд эрчимтдээ юу цочмог шинж тэмдэгтэй хүмүүс энэ цэнхэр оог хэрэглэх ёстой. Яагаад гэхээр хүний ингээд нэг яс сэргжээд ингээд ясан доторх эдис маань ингээд хөндөрдөг. А яг тэрнтэй адилхан хүний буйл маань яадаг вэ? Хүний ингээд нэг юм шүд маань паалан маань бас ингээд цоорл үүсдэг юм байна. Тэрүүхэн тандаа ингээд бяцхан ингээд цоорлууд үүсээд гэмдэж эхэлдэг. Тэгэхээр яадаг вэ гэхээр хүмүүс ингээд нэг амандаа оо хүргэхээр баатаа оо юм уу чихэрлэг оо ямарваа нэг оо хүргэхээр ингээд шүд нь маш их мэдрэг болчихсон байдаг юм байна. Тийм мэдрэг шүдтэй хүмүүс болохоор яах ёстой вэ гэхээр энэ цэнхэр оог хэрэглэх ёстой. Тэгээд гадны юу асан гадны нөлөөнөөс болоод нөгөө нэг шүдний гадар нөгөө фосфорант гэдэг гадны тэр нөгөө шүд маань ингээд нэмгэрсэн тийм хүн. Мөн паалан ингээд нөгөө буруу угаалтаас болоод паалангийн давхар нэмгэрсэн тийм үү. Хоёрдугаарт нь гэвэл шүдний үндсийг нь нөгөө үндс нь ил гарсан гэж буйл нь ингээд нөгөө шүднийх нь үндс нь ингээд буйл нь ярагдаад шүд нь ил гарсан гэсэн. Тэр болохоор яадаг гэхээр бох хийтгэж ажилдаг хүмүүсийн буйл нь ярагддаг. Тэгээд мөн хөгшрөлтөөс болоод хүний ингээ буйл ингээ доошоо ингээ ярагддаг шүдний үндэс их цох байдаг. За тэгээ үндс нь ил гардаг. Мөн буруу угаалтаас болоод буруу угаалтаас ингээ нөө буйлаа ингээ амар сайн дээрээс нь доош нь ингээ ярж угаах юм бол хүний буйл ингээ доошоо юу гэдэг юм ярагдаж шүдний үндэс ил гардаг юм байна. Тийм учраас шүдний үндэс ил гараад ирэхээр яг хүмүүсийн шүд нь мэдрэмтгий болдог.
далд байх ёстой зүйл ил гараад ирэхээр шүтэн ингээд маш их мэдрэг болдог учраас тийм хүмүүс ямар шүдээр угаах вэ? Сой оогоор угаах вэ гэвэл энэ цэнхэр оогоор нь угаах хэрэгтэй. Гурвалсан багц нь гурвалсан багцаар тийм гурван ширхгээр гарч ирдэг. Гуруулаа нийлээд 10,800 тэгээд 4,000 PV-тэй. Тэгээд мөн үнийн хувьд ногоон оо маань үнийн хувьд 15,800 бас гурвалснаараа гарч ирдэг. PV-ний хувьд 5,000 PV-тэй. За тэгжээтэл одоо манай нөө түрүүний үзүүлсэн цэнхэр шар оо маань байгаа тийм ээ. Юунд орж ирж байгаа? Монголын сайтанд байгаа. За тэр маань ерөөсөн зөвгийн жилитэй. Propolis гэдэг нэг урдаар ингээд ногоон хөөрхөн бичгтэй байдаг штэ. За propolis гэдэг маань ямар утгатай юм бэ гэхээр pro гэдэг нь болохоор урд гэсэн үгнээс грек үгнээс гаралтай урд гэсэн үгтэй. Polis гэдэг маань ерөөсө хот гэсэн үг. Урд хотыг хамгаалах гэсэн зорилготой propolis гэдэг үг маань гаралтай. Ерөөсөө урд хот гэдэг маань юу гэхээр бидний биеэр орж байгаа, бидний биеинд байгаа эд эрхтэнд ингээ хэрэгцээтэй хоол хүнс тэжээлийг өгөхийн тулд бүгд бидний урд хаалгаар буюу урд үүдээр буюу амаар маань ордог. Шүдээр маань ордог. Тийм учраас бид нар яг гэхээр амны хүндийн эрүүл мэндийг сахижиж бусад бүх бие маань эрүүл байдаг учраас энэ нөөг шар оо маань урд үүдийг хамгаалах гэсэн тийм юутай нэршилтэй байдаг. Тэгээ мөн хамгийн их таалагдсан зүйл бол зөвгийн жилийг агуулсан байдаг. Зөвгийн жили гэдэг маань юу вэ гэхээр ерөөсөө жилигээр зөвгийнүүд яадаг вэ гэхээр өөрөөсөө гаргаж байгаа тэр жилигээрээ бид нар яах хэрэгтэй вэ гэхээр нөгөө нэг зөвгийнүүд маань сахиа үүрээ ариутгаж халдваргүйжүүл цэвэрлэхийн тулд ариутгахын тулд тэр жилиг зөвгийн өөрөөсөө ялгаруулан гаргадаг. Тэгвэл тэр жилиг нь яадаг вэ гэхээр хүмүүс бид нар эрүүл мэндтэй хэрэгэлдэг байна, авч хэрэгэлдэг байна. Тэгвэл зөвгийн жилийн давуу тал нь юу вэ гэвэл ерөөсөө вирус, мөөгөнцөр, халдвар гэсэн 3 төрлийн бүх зүйлийг тийм үү бидний аманд орж байгаа вирусыг, халдварыг, мөөгөнцрийг гурвангийн дарж чадах чадaltaй байдгийн байна. Тийм учраас яаж яах вэ гэхээр бид нарын биед маань энэ юу маань шар оо маань маш их хэрэгтэй байх нэ. Тэгээд манай атомигийн давуу талууд нь болохоор 5 багцаараа байдаг. 55,000 үнэтэй 3,800 PV-тэй. Эрүүл мэндийн оонууд маш их чухал шүү. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор энэ доотлолтойгоо хамгийн хөөрхөн хоёр жижиг нь энэ юу вэ гэвэл энэ бидний хамгийн чухал маань юу вэ гэхээр бид нар яг амаараа бас нэг болсон болоогүй бас олон төрлийн юмнууд оруулаад гаргачихсан байдаг учраас бас нэг юмд төсөөртэй тий. Тэгээ бидний бяцхан үрс маань ерөөсөн тийм биш байдаг. Ерөөсөн дөнгөж шүдэ угааж эхэлж байгаа шүдний цоорлоос сэргийлэх хэрэгтэй бидний бяцхан үрсэд маань зориулсан хүүхдийн оо гэж байдаг байна. Энд болохоор нэг юу вэ? Энэ юугаараа давуу талтай вэ гэвэл атомигийн KIDS буюу байгалийн гаралтай шүдний оо маань потоор агуулаагүй дээр давуу талтай байдаг. Потоор агуулаагүй байдаг учраас ямар ч насны хүүхэд хэрэглэхэд тохиромжтой. Тэгээ энэ бол ерөөсөө бяцхан хүүхдүүд маань шүдэ угаагаад бид нар шиг ингээм амнаас нь зайлаад асгаж чадахгүй шүү дээ. Тийм учраас яг уу гэхээр тэр хүүхдүүд маань ам руу ингээд тэр чинь ингээ орж ийн гэсэн үг, идэж ийн гэсэн үг тийм үү. Тийм учраас ямар поторгүй байгаа учраас энэ бол маш аюулгүй. Нараа болон бага насны хүүхдүүдэд поторыг хэтрүүлэн хэрэглэх юм бол ясны хөгжилт нь саатдаг. Бөөр тэрч байтугай цаашлаад ахиулаад ирэх юм бол бөөрийн үйл ажиллагаанд нь маш их хортой байдаг учраас бид нар нөө хүүхдүүдтэй маш их анхаарах ёстой. Тийм учраас яг уу гэхээр атомид маань бидний бяцхан хүүхдүүдэд хүртэл ирээдүйн атомичдад зориулаад бас юу байдаг байх нь гоё эрүүл мэндийн оо байдаг байх нэ. Тийм учраас та бүхэн маань энэ миний өгсөн бяцхан мэдээллээр дамжуулаад та нар маань ингээд бас бусад хэрэглэгчтэй бас ингээд нэг сайхан юу бас сайн дамжуулж өгөөрэй. Энэ ооныхон талаар маш дамжуулаад хүн бүр хэрэглэгч байх гэсэн тэр зарчимдаа нүн хамрагдаад бүгдээрээ гоё эрүүл мэндийн оогоо маш сайн хэрэгжилж хэвшицгээе сурцгаая. Баярлалаа. За баярлалаа. За одоо Diamond Master сувдаагч маань маркетингийн төлөвлөгөө танилцуулнаа. Сайн бацхан уу, орой минь дүргийа. Diamond Master оюун сууд байна. 네, 윤국장님 도와주세요. 네, 잠시만요. 네, PPT 좀 돌려서 도와주세요. 잠깐만요.
자, 전체 화면 보이시나요? 네, 네. 보여요. 네네. 말씀하세요. 네, 넘겨주세요. 네. 잠깐만요. 어디 갔어? 네, 넘겨드릴게요. 잠시만요. 이게 왜 안 넘어가죠? 네. За, өнөөдөр та бүхэндээ Atomy маркетингийн төлөвлөгөө танилцуулна. Агуулгад танилцуулга, бүтээгдэхүүн, Atomy-г сонгох шалтгаан, маркетингийн төлөвлөгөө урамшуулсан дараалтаагаар байгаа. Нэ. За, Atomy компани маань 2009 онд бүгд найрамд Солонгос улс байгуулагдсан үүсгэн байгуулагчдын Пакангийг ерөнхийлж байгаа тийм ээ. Үнэмлэхүй чанарыг үнэмлэхүй энерги гэсэн философитой. Үүсэл нь болохоор атомын цөмийн энергийн судалгааны үргэлжлэлийн шинжилгээ судалгааны үндсэн дээр шинжилгээ судалгаа хийгдсэний үндсэн дээр Colmar B&H компанид үйлдвэрлэгдээд Atomy түгээлтийг хийдэг байгаа. Нэ. За, энэ дэлгэцэн дээр борлуулалтын индекс харагдаж байна тийм ээ. 2019 он буюу 20 онд коронавирус 네, 진주 팀장님 다시 목소리 키세요. 네, 말씀하세요. За, борлуулалтын индекс дэлгэцээр харагдаж байна. 2023 оны байдлаар дэлхийн нийт Atomy-гийн борлуулалт 2.2 их 80 оны ашигтай ажилласан, борлуулсан гэсэн үг. Тэгэхээр 19 болон 20 оны байдлаар коронавигийн үеэс энэ үед болохоор борлуулалтын индекс ерөөсөө унаагүй, харин ч эсрэгээрээ нэмэгдсэн. Нэ. За, шууд борлуулалтын дэлхийн шилдэг компаниудын жагсаалт энэ дээр харагдаж байна. За, нэгдүгээр байранд бидний мэдих 60 жилийн түүхтэй Amway компани. За, 19 оны салбартаа хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүнээр Atomy Chemohim. За, Absolute.com. За, тэгээд 3-4 байранд Amway-гийн 2 бүтээгдэхүүн, тэгээд Atomy-гийн Topem set шалгарсан байгаа. За, 60 жилийн түүхтэй компанитай харьцуулахад 15 жилийн түүхтэй Atomy компани маань 10 дугаар байранд жигсэж чадсан байна. 네. 잠깐만요. 이게 이거 안 넘어가네. 다음 넘겨주세요. 네. 네, 넘겨주세요. 네. За, Atomy бүтээгдэхүүн маань ерөнхийдөө Солонгос сая дээр бол 700 нэр төрлийн бүтээгдэхүүн тий 700-аас 800-ын хоёрын хооронд хэлбэлцэж идэг. Монгол сайт дээр болохоор 70 хэдээс 80 төрлийн бүтээгдэхүүн хэлбэлцэж идэг. За, тэгээд цаашлаад Азаа Молд болохоор 70 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн байдаг. Atomy бүтээгдэхүүн эрүүл мэнд, гэр ахуй, гоо сайхан, хувцас, хүнсний нэмэлт гэсэн ийм чанартай бүтээгдэхүүнүүд байдаг. Нэ. За, бид нэр Atomy-г яагаад сонгох ёстой юм бэ? Шалтгаан гэж байгаа тийм ээ. Бид нар өглөөнөөс орой хүртэл хэрэгцээгээ сансар супермаркет, Emart, номин сүлжээ дэлгүүрүүдээс хангадаг. Тэгэхээр бид нар бүгдээр смарт гар утастай Atomy-гийн онлайн дэлгүүрээр дамжуулан Atomy бүтээгдэхүүнээ худалдаж авах боломжтой. За, бүтээгдэхүүн болгон PV оноо дагалдаж ирдэг. Энэ маань хуримтлагдаад урамшуул олгож ордог. Нэ. За, Atomy шууд борлуулалтын бүтц харагдаж байна. Үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гар дээр шууд хүрдэг. Дунд нь бөөний олон жижигдэнгийн худалдаач ингэж байдгүй. Тийм учраас маркетингийн зардал гэж гардгүй. За, маркетингийн зардлаа хэмнэсэн учраас Atomy компани маань бидэнд шинэ хэрэглэгч бизнес эрхлэгчдэд энэ урамшуул олгож хүртээдэг гэсэн үг. Нэ. За, Atomy цар хүрээ дэлхийн 27 улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг 16 сая гаруй гишүүтэй
дэлхийд 56,000 гаруй сургалт семинарыг танхимаар болон одоо цахимаар зохион байгуулдаг. Монголд бол сарда 2 удаа семинар явагддаг. One day семинар, Success Active тийм ээ. За Atomic компани маань жилийн борлуулалтын орлогоос 2% ядуу буурын оронд тусламж олон хандивалдаг. Нэ. За бизнесийн давуу тал Atomic компани дэлгэцэд хураамж байдгүй, сар бүрийн худалдаа авалтын тийм шахаа шаардлага байдгүй. Binary болон хоёртын системтэй хязгааргүйээс хязгааргүй оноо цуглуулдаг. Дэлхийн нийтээр нэг ижил маркетингтэй, дээд хязгаар тогтоогдсон учраас тэгш хуваарлалтай. За энэ дээр нэг давуу тал гэхээр нөгөө 3 үедээ өвлүүлэх боломжтой тийм ээ. Atomic бүтээсэн таны орлого зөвхөн танд бас үр хөвгөдөд өвлөгддөг гэсэн үг. За хууль ёсны дагуу гэр бүлийн гишүүд өвлөх хэрэгтэй. Нэ. За Atomic урамшууллын төрлүүд болохоор онооны урамшуулал, цолны урамшуулал, цол аксны урамшуулал, сургалтын төв урамшуул гэж байдаг. Хувийн PV оноо гэж юу вэ? За бид нар худалдан авалт хийгээд PV оноо цуглуулдаг тийм ээ. Энэ маань хизээч устдаггүй үргэлж нэмэгдэж идэг хувийн PV оноо. Нэ. За Atomic binary system бол би төвтэй миний баруун болон зүүн гэсэн ийм 2 гараар ажилладаг. За зүүн тал 300 PV, баруун тал 300 PV нэг өдөртөө тэнцэн тохиолдолд Монголд ойролцоогоор 140-150 мянган төгрөгийн урамшуул ордог. За энийг дараагийн хүснэгтээр дэлгэрэнгүй тайлбарлая. Нэ. За онооны урамшуулал хувийн оноо 300 PV, зүүн болон баруун багийн нийлбэр оноо 300 тэнцэн тохиолдолд 140 мянган төгрөгийн урамшуул ордог тийм ээ. За тэгээд 700 тэнцэхэд 280 мянган ойролцоогоор. За хувийн PV оноо 700 Sales Master-д ажиллаа гэж үзэхэд хувийн PV оноо 700 мянган PV байх ёстой. Хоёр талын оноо 2,500, 2,500 PV тэнцчиж бид нэр Sales Master хамгаалдаг. За тэгэх юм бол хоёр талын оноо 1,500 тэнцэхэд бид Semi Sales Master хамгаалцдаг тийм ээ. За тэгээ энэ маягаар ингээд онооны урамшуулал ингээд өсөд явдаг. Нэ. За Atomic 7 төрлийн цол зэргийн урамшуул байдаг. Sales Master, Diamond Master, Sharon Rose Master, Star Master, Royal Master, Crown, Empress гэсэн. Нэ. За цол аксны урамшуулал Sales Master 2,400 мянган төгрөгийн урамшуулал дээр дагаж ийм 3 төрлийн бэлэг ирдэг байгаа тий. PM set, Chemo Him, Орон set. Орон арьс арчилгааны set. За Diamond дээр адилхан ийм бэлэг дагалдана. Ойролцоогоор нэг 7 сая төгрөгийн урамшуул орж исэн байхаа. За тэгээд ноутбук бэлгэнд өгдөг байсан бол 2,440 мянган төгрөгийг бэлнээр өгдөг болсон. Ингээд энэ зураг дээрхээр зургийн дагуу одоо ингээд урамшуулал аяллийн тийз ингэж нэмэгдэж явдаг. Imperial Master дээр болохоор машин бэлэглээд машины жолоочийн цалин, нарийн бичгийн цалинтай ингээд өгдөг бахнэ. За тэгээ Atomic-аас хүлээн зөвшөөрсөн төвүүдийн урамшуулал 6%-ийг PV оноогоор амжилт одоо олгодог гэсэн үг. За энэ нэ 넘겨주세요. За энэ дэлгэцэн дээр Atomic компани жижиг сургалтын төв харагдаж байна. 넘겨주세요. За энэ уулзалт бизнесийн уулзалтын танхимууд 넘겨주세요. 넘겨주세요. За ураа үг байна. Тэгээ энэ 2023 онд энэ ураа үг арай юу яасан мэлээ. Зүрх сэтгэлээ эрхэмлэн оюун бодлоо удирдна, итгэлдээ бат зогсож, даруугаар үйлчлэнэ гэдгийг арай өөрөөр бичсэн байлээ.
За анхаарал хандуулсан баярлалаа. За баярлалаа. Одоо Diamond Master инх хот маягч маань нөгөө нэрсийн жагсаалт гаргах 100 хүнтэй уулзах аяны хүрээнд бид нар нөгөө нэрсийн жагсаалтаа гаргадаг тий. Тэгээд нөгөө хэрэглэгч болон бизнес гишүүний сэтгэл гэсэн сэдвээр Diamond Master хот маягч маань танилцуулга хийнэ. За сайн байцгаана уу. За дахиад эргээд уулзж байгаадаа баяртай байна. За нэрсийн жагсаалт гаргасан. Бид нар нөгөө 100 хүнтэй уулзахын тулд бид нар нөгөө нэрсийн жагсаалт гаргах хэрэгтэй. Тэгээд яг нөхөр 100 хүнийхээ нэрсийг өчнөөс 100 хүнийхээ нэрсийг хүчээд эрэгтэй эмэгтэйгээ бичээд тэгээд тэр хүн яг юунд сонирхолтой юм. Тэр хүн яг юу хийдгийг, ямар мэрэгчлэлтэй юм, юунд хоббитэй ингээд ингээ бүгдээр ингээ бичнэ. Бид нар болохоор яаж ийм вэ гэхээр тэр нь болохоор юугаараа яагаад тэгж бичиж байгаа юм гэхээр бид нар тэр хүнтэй цаашдаа хамтраад баг болох учраас тэр 100 хүн дотор тантай нөгөө нэг 7 хүн нөгөө хамт үйлчлэх 7 хүн гарч ирэх ёстой учраас бид нар яг үхээр тэр 100 хүндээ тэр дайны бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн. За тэхийн тулд яг үхээр за дорж нэг номерт нь дорж байла дорж ирэхдээ төдөн настай 60 настай хүн дээр очижоод 30 настай үеийн 20 настай хүүхэдтэй ярьж байгаа юм шиг ярьж болохгүй. Яг тэр хүнийхэн сонирхлын дагуу ярих хэрэгтэй. Тэхийн тулд бид нар нэгсэн жагсаалт маш их биднэрт маш чухал. Хинтээ яаж харьцаж байгаа, юуны тухай ярьж байгаа, ямар хүнтэй, ямар сонирхлын дагуу ярьж ш тэр хүнийг эхлээд өөртөө татнаа гэсэн. Бид нар 100 хүнтэй уулзахын тулд 100 хүнтэй амжилттай байхын тулд 100 хүнд бид нар атомын бүтээгдэхүүнийг танилцуулахын тулд бид нар яг үхээр эхлээд тэр хүнийхэн сайн сонсогч надад хэрэгтэй гэсэн. Тэгээд хүсэл сонирхлын дагуу тэр хүнтэйгээ ярилцсанаа гэсэн. Тэгээд тийхийн тулд бид нар заавал нэрсийн жагсаалтыг гаргаад нас хүсийг гаргаад юунд дуртай, юунд сонирхолтой, ямар мэрэгчлэлтэй юм бэ гэдгийг бид нар юу яах хэрэгтэй юм бэ? Талаар болох юм бол биднээс маш их уур чадвар шаардсан гэсэн. Нэг талаараа биднээс маш их чадвар шаардж байна шүү. 100 хүн 100 өөр мэрэгчлэлтэй байх учраас бид нар 100 өөр мэрэгжилт хоёрт бид нар ярьж чадах чадвартай авах хэрэгтэй гэсэн. Тэр хүмүүсийг 100 өөр мэрэгчлэлтэй хүнийг бид нар нөгөө нэг атомыг дэлсүүлэх гэдэг ааш. Атомыг үнэнч хэрэглэгч болгох гээд байгаа байхгүй. Тэхийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр бид нар тэр 100 хүнийхээ яг мэрэгжлийн дагуу ярьж чаддаг, сонирхлын дагуу бид нар ярьж чаддаг. Тийм болохын тулд бид нар нөгөө нэрсийн жагсаалтаа гаргадаг. Тэгээд тэр хүнийг өөртөө ингээд татаад тэгээд дараагийн ээлжинд болохоор яах вэ гэхээр гишүүнээр элсүүлнэ гэсэн. Гишүүнээр бүрдүүлэхдээ мэдээж бид нарын нөгөө баруун гар зүүн гар талдаа бид нар нөгөө гишүүнээрээ бүртгэх хэрэгтэй гэсэн. Энэ болохоор нэг үгээр хэлэх юм бол багийн бүтэц маш чухал гэсэн. Бид нар 100 гар талдаа элсүүлээд 100 гар талдаа элсүүлээд энэ байжсэн нь тэрнийх нь охиныг нь баруун гар талдаа элсүүлээд тэрнийх нь хүүгийн зүүн гар талдаа тэр хүний баруун гар талд нь хийгээд ингээд замбраагүй бүртгээд явах юм бол бас болохгүй байна шүү дээ. Тийм учраас бид нар багийнхаа бүтцийг маш сайн судалж байгаа. Бид нар багийн бүтцдээрээ тэр хүмүүсийг нөгөө гишүүнээр ингээд бүртгээд явна гэсэн. Тэр гишүүнээр бүртгүүлж байгаа хүн бүрт би туслана гэсэн зүрх сэтгэлтэйгээр яг ингээд энэ хүний би доотлолт нь 300 мянгыг ингээд хийх учраас энэ хүн туслахын тулд ингэж бид нар багийнхаа бүтцийг ингэж явуулна гэсэн. Бид нар нөгөө өөртөө элсүүлж байгаа хүн бүрээ бид нар өөрснөө эргээд тэр хүнтэй туслана гэсэн зорилгоор бид нар яг нь бүртгэх нэ штэ. Надаас хийж байгаа 300 мянган PV энэ хүн бүр дээр орж байх хэрэгтэй гэсэн тийм л зүрх сэтгэлээр бид нар багийнхаа бүтцийг амар сайн хангаж явна гэсэн элсүүлнэ гэсэн гишүүн элсүүлэхтэй. За хэрэглэгч болон гишүүний эерэг сэтгэл гэдэг. Гишүүний тэрэн дээр болохоор Пакангил захирал маань хэлдэг штэ. Зүгээр та нарт нөгөө ийм сайн бүтээгдэхүүн, ийм сайн чанартай бүтээгдэхүүн байхад зүгээр та нар бүтээгдэхүүнээ урдаа бариад яв. Наад бүтээгдэхүүн чинь та нарыг танилцуулах нь хүмүүс гэж хэлдэг тийм ээ. Тийм учраас бид нар яах вэ гэхээр бид нар нөгөө хүмүүст нөгөө эерэг сэтгэл төрүүлэхийн тулд бид нар заавал тэр хүний өмнө дуулах албагүй, бүжиглэх албагүй байхгүй. Яагаад тэгэхээр бидний нөгөө гайхамшигтай бүтээгдэхүүн байгаа байхгүй. Зүгээр бүтээгдэхүүн бариад ямар байна? Үр дүнгийн асуу, нөгөө эргээл 48 цагийн дотор эргэх холбоотой ингээ хүмүүсээс асуу. Тэгэл нөгөө хүмүүс чинь өөрөө ирэхгүй л мэдээж ингээл бүх зүйл нь таалагдана. Яагаад гэвэл манай бүтээгдэхүүн чинь өөрөө үнэмшгүй чанартай байдаг учраас мэдээж тэрэндээ бид нар бат итгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж хүн бүхэн эерэг сэтгэлтэй байна гэж итгэж найдах хэрэгтэй. Тэр нь бол баталгаатай учраас ерөөсөө л тийм байна. Тийм байхаас өөр арга байхгүй. Тийм учраас бид нар яах вэ гэхээр гишүүний эерэг болон ингээ за тэгвэл энэ хүн яг ямар сэтгэлтэй байна. Би тэрийг нэг юун дээрээс ажилласан гэхээр сайн нэг Дорногов аймаг руу бид нар баг тэлэлтээр
Торногоо аймаг руу явсан. Тэгээд ингээ хүмүүс орж ирээд бүтээгдэхүүн ингээ юу ааж байгаа туршиж байгаа. Тэгсэн чинь ингээд бүх хүмүүс ямар гоё ийм бүтээгдэхүүн юм хэрэглээд үзье л да. Гээд нэг орой айр зарчилгаагаар бид нар тестер хийсэн. Тэгээд яасан гэхээр нэг хүн орж ирсэн. Тэн дунд нэг эерэг сэтгэгдэлтэй амар ийм сөрөг сэтгэгдэлтэй хүн орж. Бусд нь бүгд амар эерэг. Хэрэглээ л да ямар гоё. Наадах чинь атомын бүтээгдэхүүн сонсон ингээ зарим нь би бол мэдхгүй. Гэтэ айгүй гоё юм шиг байна. Аль би хэрэглээ солонгосынх юм уу? За солонгосынх бол гоё яага хэрэглэе гэд бүгдөө ингээд нүүрэндээ ингээд тестер хэрэгэлсэн. Ганцхан хүн болохоор би хэрэглэхгүй. Би нүрэ будсан ш. Тэгээд өөртөө амар итгэлтэй байсан байхгүй. Амар сөрөг сэтгэгдэлтэй. Тэгээд үгүй би хэрэглэхгүй гэдсэн. Тэгэл бид нар тэр хүнийг ингээл түр зур хойш нь орчихсон байсан. Заавал тэр хүнийг ятгаагүй. Тэгэл хажуудлынх нь хүмүүсийн нүрийг ингээл цэвэрлээд ихэлсэн. Эхнээс нь ингээл нүрийн цэвэрлээд юу агаал гуужуулаад, хөөсөөр угаалгаал, тэгэл арчуулаад, нүрийг хатааж байгаа гуужуулаад тэгээд яасан гэсэн тэр хүнийг харж ахт нүдэн дээр нөгөө хамт ирсэн хүмүүс ер нь бол яг арьсан юм нэлээд говийн хүмүүс болоод тэр нэлээд бор арьстай байсалаа ингээл секундсоо толб ихтэй бас ер нь тийм ер нь ингээ зарим хүмүүсийнх нь арьсан ингээл амар хат ингээ хуурайшсан, хогжруулцсан. Тэгэл тийм арьстай хүмүүс бас амар байсан л да. Тэгээ тэр хүмүүстээр болохоор бид нар яасан гэхээр арай нөхцөл байдлыг нь өөрчлөөд наад хүн дээр ингээд нэмэлтээр нэг чийгшүүлэгч маск тавьчих гэх. Нэг маск тавиулах жишээ нэг. Тэгээд тэрэнгүүт нөгөө нүдэн дээр нь байсан тийм арьстай хүмүүсийн ингээ арьс нь өөрчлөгдөд ирэнгүүт яасан гэсэн нөгөө сөрөг бодолтой байсан ганцхан хүн чинь хүнийх нь ингээд зан нь ингээд хувраад ирсэн. Эхнийхээ ээлжнийхээ хүмүүсийг ингээ бүгдөө цэвэрлэл дуусгаад бүх маскыг тавиад гоё ингээл дээр нь ингээд будалтай хийгээл комнуудаа хэрэглээл кюшн тавиал ирсэн чинь нөгөө хүмүүсийн чинь царай ингээл ялалзаад ирсэн чинь нөгөө сөрөг бодолтой ганцхан байсан хүн чинь эерэг болоод эхэлсэн. Тэгээ эргэж хараад яасан гэхээр би тэр хүний ингээд царайг нь харсан чинь ингээд нэг л бүтээгдэхүүн рүү хараад бүтээгдэхүүнүүд рүү хараад ингээд харна би гинт очоод нөгөө хүнээс асуугаад яасан юу яасан уу хамт орж ирсэн хүмүүс нь гоё болцсон байна уу чи яг хэрэглээд үзэхөө гэсэн чи тгий гэж байгаа байхгүй. Тгий би хэрэглээд үзье. Яг энэ жишээл нь сөрөг бодолтой ганцхан хүн байхад бидний бүтээгдэхүүн тэрийг эерэг болгож чаддаг учраас бид нар яг гэхээр тэр хүнийхээ нэг сөрөг бодолтой хүнийг бол зүгээр ингээд зөнд нь орхичтэй. Тэгэл хажуу талд нь байгаа хүмүүсийн ингээд бодлыг нь өөрчлөөд нүүр сарайг нь өөрчлөөд ирэнгүүт тэр өөрөө хүртэл гарахтаа амар сэтгэл хангалуун гарсан. Тэр бүтээгдэхүүнийг ингээд хэрэгжилж байгаадаа тэгээ өөрийнх нь арьс нь ингээд бусдтай адилхан ингээд ялалзаад гарч байгаа учраас яасан гэхээр гэрэлтсэн царайтай гарч байгаа учраас тэр хүний сэтгэл нь ч гэсэндээ өөрөө ингээд өөрчлөгдөд гарч чадж байгаа байхгүй. Тийм учраас яг гэхээр хэрэглэгч болон нэг гишүүний эерэг сэтгэл гэдэг чинь ийм маш чухал. Бид нар тэрний зүрх сэтгэл ямар ч сөрөг бодолтой байсан тэрний зүрх сэтгэлийг нь бид нар нэг эерэг болгох хэрэгтэй. Юугаар? Атомын бүтээгдэхүүнээрээ бид нар эерэг бодолтой болгох хэрэгтэй юм байна. Тийм учраас та нартай ингээд ямар ч сөрөг бодолтой хүмүүс та нарын өмнө тулсан байсан зоригтой бай. Амжилт төсвийн урагшаа алхах хэрэгтэй. Тэгээ тэр чинь нөө бүтээгдэхүүнээр чинь дамжаад ямар ч сөрөг бодолтой хүн байсан эерэг болдог юм аа. Ямар ч хэрэглэгч тийм учраас ерөөсөө хүн бүрийг та нар маань ингээд 100 нэрсийн жагсаалтаа гаргаад хүн бүртээ туулж харц. Тэгээд гишүүнээр эсүүлсэн байхад таны дор 100 хэрэглэгч бий болно гэсэн. Тийм учраас амжилт хүсье. Урагшаа. За баярлалаа. За миний би хөрөл цааж байна. Фантастик төвөө. Тэгээд миний юу болохоор одоо атомын алсын хараа анх бизнес эхэлсэн сэтгэл бизнес гишүүнээс гэсэн ийм цэгдвэр бас нэг 15 минут ярих юм аа. За тэгээд би бол 3 жилийн өмнө атомын бизнес хийж эхэлсэн гэдэг чийсэн тий. Анх бол эхлэхэд атомын гэдэг компани чинь бүтээгдэхүүн чинь тэр болгон хүмүүс ер нь төдийлөн танихгүй. Анх бол хүмүүс танилцуулахад ер нь бол нөгөө амар их бараа бүтээгдэхүүн авчиж байгаа нөгөө хүмүүстэй ингээл хэрэглүүлээл тэгээ би ер нь бол анх бараа зардаг бизнес гэж ойлгосон. Гэтэл одоо ер нь бол ингээд бид нэр өөрсдөө ингээд нөгөө спонсорууд маань ингээд биднэрт байнг хэлдэг шүү дээ. Zoom сургалтандаа ороо юу сургал семинартаа очоо. Тэгээ ингээд одоо ер нь бол ингээд спонсорууд чинь өөрсдөө ингээд энэ замаар алхаад туулаад үзчихсэн хүмүүс байгаа учраас өөрсдөө амжилтанд хүрсэн алхмаа хуваалцж байгаа. Ер нь бол амжилтанд хүрсэн спонсорууд чинь тэр замаар явж ирсэн учраас хэлсэн үгийн айгуу сайн сонсох багийн бүтц дээрээ хүртэл ингэж хий гэсэн бол тухайн үедээ би ч гэсэн өөрөө бас амар алдаа гаргадаг байхгүй хүний зөрүүд зам байдаг штэ. Тэгэл нөгөө ээж байгаа хүн чинь ер нь тэгдэм байлээ нөгөө ээжтэй бас нэг илүү урамшуул оруулах гэж ээж байгаа бүртгүүлж гэсэн ээж байгаа хоёр төмбөрд гэж бүртгээд спонсороосоо зөрөөл тэрэн дээр хүн алддаг байхгүй юу. Яагаад гэвэл спонсор гэдэг хүн чинь чамааг ингэчгээ тэгчгээ гэж байгаа бол
би ер нь болоод одоо ингээд өөрөө анх ингээд зайрсан зүйлийг ойлгохгүй байсан ч гэсэн амжилтанд хүрсэн спонсор чинь ингэж хийл гэж байгаа болвол ер нь болоод өгөнд нь орсон дээр идэх юм байна гэдгийг одоо амар сайн ойлгодог. Яагаад вэ гэхээр багийн бүтцээсээ эхлээл бид нар ингээд амжилтанд хүрэх маань ер нь оройтол эхэлдэг байхгүй. Тэгтэл юун дээр би ингээд эхнээсээ ер нь спонсорынхоо үгийг л дагж явах хэрэгтэй мэн гэдгийг ойлгосон нь би чинь нөгөө ээжийнхаа ингээд хоёр талд ингээд нөгөө хүмүүсээ ингээд бичгсэн. Тэгтэл нөгөө нэг гол чухман дээр хэрвээ байсан бол би нөгөө ээжийнхаа баруун талд нөгөө илчгсэн байсан хүнээ оноогоороо дэмжээл уг нь бизнес гишүүн болгоод гаргаад ирэх байсан байлээ. Тэгтэл чинь нөгөө ээж ямар ч хөдөлгөөн хийдэггүй ингээд нөгөө ээж маань ерөөсөө би тэр бизнесийг анхаардагчгүй хүний баруун талд нь өөр ерөөсөө ажилтгүй хүний баруун талд ингээд бүртгэжингүүд нөгөө хүмүүс маань хаягдаад ямар ч дэмжлэг байхгүй дээдлийн спонсороо хараад ямар ч хөдөлгөөн байхгүй болонгууд чинь урам нь хугараад ерөөсө болчихж байгаа байхгүй юу. Тэгтэл бид нар чинь нөгөө хүмүүс маань ингээ идэвчж ирэхгүй тэгээд нөгөө ID код нь устгаад зөв байрлалдаа оруулах гэсээр адил доор хаяж 6 сар 1 жил хүлээсээр байтал нөгөө хүмүүсийн амжилт тэр хэмжээгээр ингээ хойшилждаг. Тэгэхээр ер нь болоод спонсорынхоо үгийг айгүй сайн дагах нь хэрэгтэй байна гэдгийг айгүй сайн ойлгож байгаа. Тэгээд бизнес гишүүний сэтгэлгээ тэгэхээр бид нар нөгөө сая түрүү анх нөгөө яриан дундаа хэлсэн те анх бол атомыг танилцуулах гал бид нар бол амар их бараа ингээл чирэл нөгөө за атомыг л танилцуулах хүмүүс яг юу гэдгийг ямар бүтээгдэхүүн байдгийг ингээ чинь за би нөгөө мөнгөөрөө нөгөө бараа бүтээгдэхүүнийг авчирч бэлэн бараатай байж л нөгөө хүмүүс чинь танилцуулахгүй бол болохгүй юм байна гэдгийг л ийм л юутэйсэн. Тэгээд анх бол би нилээ эргэлтийн хөрөнгө мөрөнгөөр эхэлжсэн. Тэгээд одоо болвол нэг үе ботход атомын бизнес 3 жил ингээ болчихсон бүтээгдэхүүнийг хүмүүс нэлээд андахаа байчихсан гол нь хинээс авах вэ гэдэг л сонголтын дээр ер нь бол үлдчихэд байгаа байхгүй. Гэхдээ бол цаашид бол атомын танигдаагүй эргэн тойронд ерөөсөө хэрэгдэггүй хүмүүс бол зөндөө байгаа та биднэрт нөөц боломж байгаа. Тэгтээ би гол нь давуу талыг хэлж байгаа. Анхны үеийг бодоход бид нар бол бараа чиржгүүгээд ах шаардлагагүй тий. Тэгээ эргэлтийн хөрөнгө багтай ч гэсэн энэ нөгөө бизнесийг хийж болдог. Одоо жишээ нь би бол төв дээрээ болвол миний ингээд нөгөө 50-раад одоо манай багийнхны ингээд нөгөө бараа бүтээгдэхүүнүүд өрцөн 50 гэдэг байхгүй юу? Одоо одмаг их цоож их жимгээ хийх гал ингээд 50 руу тавьсан. Миний би чинь тэгээ сардаа одоо 2 удаа селс хамгаалаа сардаа 5 сая гаруй төгрөгийн урамшил аваад байгаа юм шүү дээ. Гэртээ хүүхдүүдэд хараад би чинь ажил хийх боломжгүй 4 хүүхдээ чирээ хүргэлт хийх боломжгүй. Тэгсэрнээ би сардаа 2 удаа селс мастер хамгаалаад 5 сая гаруй төгрөгийн урамшуул аваад байгаа. Тэгсэн хэрнээ надад хүмүүс очиад харахаар чиний бараа энэ юм уу гайхаад идэг байхгүй. Надад одоо 2 сая төгрөгийн бараа байдаг ч юм уугүй ч юм уу. Инээдтэй чул хийсэн юм байдаг байхгүй юу. Тэгэхээр эн чинь ер нь болоод юуны бизнес биш ээ, бараа зардаг бизнес биш ээ гэдэг нь энэ байгаа байхгүй юу. Би бол ер нь бол одоо ингээ бараа зардаггүй. Эхэндээ болол ингээд яг хөө sales master энэ гэдэг чинь бол нэрнээсээ утгах нь тийм байгаа даа. Sales буюу борлуулалтын менежер. Борлуулалтын мастер за эхэндээ болол яг хүмүүс танилцуулахын тулд ингээд зарж олвол эхэлдэг. Тэгвэл цаашид бараа бүтээгдэхүүнээ нэгэнт ингээд тухайн хүндээ ингээд зараад танилцуулаад нөгөө хүн маань чанарыг мэддэг болчихсон бол өөрөө атомын онлайн дэлгүүртээ ороод худалдаа авалтаа хийгээд сурчсан тэр дадал хөвшөлт бид нар сурах нь гол чухал байхгүй юу. Тэгээ сурчсан байхад ер нь болол энэ системийн орлого гэдгийг би болоод үнэхээр сайн ойлгосон. За тэгээд тийм чиглэлд бид нар өөрсдөө явах хэрэгтэй. Тэгэхгүй болоод бараа заржгүйгээл эргэн тойрныхондоо бараа зарах дээрээ төвлөрөөл ингээл бид нар яваад ах юм бол хизээж амжилтанд хүрэхгүй те. Би их усрээ сартаа хэдэн сая төгрөгийн бараа зардыг 2-3 сая төгрөгийн бараа зараад би нэг их усрээ 300 мянган PV 150 мянган төгрөгийн л урамшуул авна штэ. Тэгэхээр бид нар бараа зардаг бизнес биш энэ чинь системийн орлого системийн бизнес гэдэг байгаа учраас системд оролцохын тулд бид нар энэ Zoom сургалтын дээр ч гэсэн хүмүүс маш хангалтгүй суугаад байна те. Zoom сургалтандаа суух хэрэгтэй, семинартаа суух хэрэгтэй. Тэгээ би ч гэсэн анх өөрөө семинартаа суухын давуу талыг ерөөсөө ойлгохгүй байсан байхгүй юу? Семинартаа суугингүүл гэсэн мэддэг юм ярьж гин. Тэгээ одоо бодоход нөгөө солонгос спонсорууд маань тэнхтэй тэнцээ суугаагүй байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр ер нь болол бид нар өөрсдөө ингээд атомын бизнес анх автомат sales master болохоос өмнө болол бидний итгэл үнэмшил угаасаа болоод нэг хүн татгалцчихгоот бүтгэн байна. Нэг бараа зарагтгаа болоо жоохон мөнгө нь удаал ороод ирэнгүүт хамаг мөнгө төгсдөг. Ёстой болохгүй бүтгэхгүй бизнес юм байна гэл ингээд итгэл үнэмшил буураад унаал ингээд идэг байхгүй юу? Sales болох хүртлээ. За хизэнээс бид нар итгэл үнэмшил буурахаа болдог вэ гэхээр өөрөө автоматар худалдаа авалт хийдэг. Нөгөөхөө дамжуулаад эргэн тойрныхондоо захиалга авчдаг хүмүүс гараад ирэнгүүт итгэл үнэмшил төрөөд за би тэгэнгүүт нөгөө хүндээ ингээд
цааш дараагийн алхмын зааж өгөхийн тулд би өөрөө нөгөө хүнийхээ өмнө сурах шаардлагатай юм мэдэх нөгөө хүнээ ингээд системд оруулах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрөө тэр сургалтын семинар дээр очиж суухгүй хэрнээ нөгөө хүнийг чи очиж суу гэж ирэх байхгүй тий. Тэгээ одоо бол би анх өөрийгөө хүчилж семинар дээр очиж суудаг байсан бол би одоо success семинараар хоцорчхоор би өөрөө нэг юмнаас хоцорсон юм шиг яа түрүүний семинар дээр юу ярьсан болоо би юунаас хоцорчваа гэд ингээд өөрөө бүр ингээд нэг 50 сууж чадхаар байцсан хэмжээний ийм болчихдг юм байлээ. Тэгэхээр сая нөгөө түрүүжийн семинар дээр манай Монголоос анхны Royal Master маань хүртэл төрчөөд байна шүү дээ. Тэгтэл тэр хүн чинь Royal Master гэж тэгэхээр биднээс ямар нэгэн мэрэгжил, мэдлэг, боловсрал ямар нэг юм шаардахгүй гол нь биднээс тууштай байдал, шаргуу хөдөлмөр шаардж байгаа. Тэгтэл бид нөгөө бусад ажлыг хийхдээ ингээд ажлын 8 цаг хийгээл нэг сарын сая төгрөгийн ингээд цалин авахтаа ингээд хүн хатан зүтгээд байдаг байж Atomy гэсэн бизнесийг ингээд дагнаад хийсэн хүн амжилтанд хүрч байгааг хараад байгаа хэрнээ ерөөсөө тэрэнд ингээд цагаа зориулахгүй те нөгөө хүмүүсийг ингээд хичээхгүй байж хизээ амжилтанд хүрнэ гэж бид нар хичээх бай те. Тэгэхээр би Atomy-д зориулдаг цагаа альва зүйл чинь ер нь бол би тэрэнд хэдий хэмжээний хугацааны цаг мөнгөний хөрөнгө оруулалт хийснээрээ буцаагаад би үр ашгийг хүртэх нь өндөр байдаг. Тэгэхээр ер нь бол бид нар би бол түрүү хэлсэн те мөнгөний заавал их өсөл заавал шаардлагагүй. Их мөнгө хөрөнгө оруулалт шаардлагагүй. Гол нь бид нар цаг хугацааны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Atomy бизнесээ би хүн урьж байна уу? Atomy бизнесээсээ би өөрөө бараа бүтээгдэхүүнээ хэрэгжилж байна уу? Тэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ ер нь бол ингээд яг тэрэндээ альва бизнес Atomy ч гэлтгүү ер нь бол бусад бизнес ч гэсэн бусад ажил ч гэсэн хүнд ер нь тууштай байдлал хүнд амжилт авчирдаг тийм ээ. Тэгэхээр нэг жижигхэн зүйл дээр энэ төр ингээд шандраад өрөөсөө орхиж болохгүй. За тэгээ би ингээд одоо ер нь цаашид явж явах явцад манай би одоо ингээд бусад ингээд сүлжээ хийж агаад ер нь ингээд амжилтанд хүрээгүй ингээд орхисон хүмүүсийг ингээд харангууд одоо би бол анх удаа сүлжээ хийж байгаа хүн тий дүгнэлт хийхэд ер нь бол хүмүүс нэг тийм манай Crown Master-ыг хэлдэг хүртэл байдаг шүү дээ тий. Нөгөө гомдоод нэг ингээл жижигхэн одоо нөгөө цол мол ингээл нөгөө ахихтаа ингээл нэг хүн өөрөөс нь ингээл төрүүлээд ингээд цолонд хүрчих юм уу? Тийм юу ачингууд бүтдэггүй юм байна. Ингээ ах дүүнрээ цолонд хүрчихдэг юм байна. Найз нөхдөд л болчтой юм байна гэдэг юм уу? Ингээд хүмүүс ингээд яг нэг юм тийм дүгнэлтэн дээр ингээд нэг гомдох сэтгэл төрхөөр ингээд өөрийнхөө эрт хүчийг ингээд зогсоож идэдэг байхгүй юу? Нэг юм нэгээр дуусахгүй тэгээд цаашид бодвол боломж байгаа. Ер нь бол миний амжилт бусад хүнээс шалтгааллахгүй. Би л өөрөө энэ бизнесийн эзэн учраас ер нь бол тууштай байдал, гомдох сэтгэл байхгүй, хөрөнгө оруулалт, цаг хугацааны хөрөнгө оруулалт хийсэн байхад энэ бизнес бол үнэхээр өөрөөгөө би өгөхөр бизнес юм байна гэдгийг нь бол харчаад байгаа. Тэгээ би сая уг нь болол ингээд Atomy хийх шалтгаан гэдэг өчигдөр би нөгөө нэг Atomy хийхгүй байхын аргагүй тийм шалтгаан гэдэг өчигдөр би нөгөө өөрийнхөө Монгол Zoom Meet дээр уг нөгөө PPT материал бэлдсэн дараа тэрийг бас ярих боломж энэ Zoom сургалтын дээр ярих боломж олдох болоо гэж бодож байна. Тэгээд би болол одоо ингээд сүүлийн үед ингээд дүгнэлт хийгээл одоо эргэн тойрон манай Монголын эдийн засаг гэлтгүү дэлхийн эдийн засаг үнэхээр хүнд болж байгаа тий. Тэгэхэд би Atomy бизнесийг ямар зөв сонгоов вэ гэж одоо их баярлж байгаа байхгүй юу? Бид нар яагаад вэ гэхээр бид нар болол зүгээр хэрэглээгээ өөрсдөө Atomy-го бүтээгдэхүүнээр солиод бид нар орлого олоод байгаа. Би болол одоо жишээ нь миний дээр 50 дээр бараа бүтээгдэхүүн байдгүй гэж байгаа тий. Зүгээр л би Atomy-гийнхаа бүх бараа бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. За миний эргэн тойрны хүмүүс болол зүгээр за энэ угаасаа нэг баяр ёслол боллоо гэхэд за энэ цоожоос бол угаасаа Atomy-гийн бүтээгдэхүүн эрэндээ л гэсэн хүлээлттэй байдаг байхгүй юу? Тэгэнгүүт чинь тэгэд тийм хэмжээний тэгтэл манай Atomy бүтээгдэхүүн хизээч давтагдахгүй байгаа. Тэгээ би одоо 3 жил энэ бизнесийг хийж байгаа хэрнээ Atomy-гоос ерөөсөө хэрглэж үзээгүй бүтээгдэхүүн надад маш олон байна. Тэгтэл би тэр бүтээгдэхүүнээ өөрөө хэрглэж үзээгүй бүтээгдэхүүнээ хүртэл зөвөр нөгөө хүмүүст ингээл бэлгэнд аваад бэлгэлдэг. Би өөр дэлгүүрээс авч яхаар энэ надад орлого олох юм чинь би Atomy-гоос ер нь өөр дэлгүүрээр нь орхоо байгаад маш удаж байна. Тэгэл нөгөө эргэн тойрныхондоо хүртэл ингээд Atomy хийдэг гэдгээ ингээд танилцуулаад ер нь бол намайг угаасаа нэг Atomy-гийн хинэттэй гэдгийг ер нь бол мэддэг болсон дөө гэдэг байна. Тэгээд би яагаад ингээд Atomy бизнес ингээд нөгөө бүр ингээд нөгөө унж босоод автсэлс болох хүртлээр ер нь бол хүний ингээд ихтгэлийн үнэмшил ингээд буурж өсөд идэг гэдгсэн шүү дээ. За би хизээ ер нь бол ингээ Atomy-гийн бизнес үнэхээр үр дүнтэй байна. Ер нь бол энийг л би хийсэн зөв юм байна гэж ойлгосон гэхээр би нэг нодлоо 12 сард хамгийн сүүлд нэг 4 хүүхдээ төрүүлээ гэртээ суусан шүү дээ.
Тэгээд төрөөд 1 өглөө 2 сар болж исэн чинь гинт нөгөө би ер нь болоод атомын хийдгээ ер нь болоод ингээд амар эргэн тойрныхондоо би атомын хийдэг шүү гэл ингээд амар итгэл төгс зарладаг байхгүй. Анх болоод би ичээд ерөөсөө сүлжээ хийж байгаагаасаа ичээд ерөөсөө хилдэггүй байсан. Тэгэнгүүт чинь нөгөө эргэн тойрны хүмүүс чинь хүртэл би чинь нэг урд нь байгууллагатай ажиллаж исэн лаборатори эрхлэгч хийсэн 13 жил бас дажгүй албан тушаалтай байсан байхгүй. Тэгээд намайг сүлжээ хийж байгааг нь хүмүүс чи сүлжээ хийж байгаа мөг гэл амар сонин нүдээр хардаг. Тэгээд би тэр харцыг мартдаггүй байхгүй. Тэгэнгүүт би за яах вэ сүлжээ хийж байгаа байж болно. Гэхдээ би ямар хулгай хийж хулгай хийсэн биш. Гол нь би энэ дээр амжилтанд хүрсэн байхад энэ хүмүүсийн харц өөрчлөгдөндөө гэсэн итгэл үнэмшилтэйгээр ирсэн байхгүй. Тэгтэл бол одоо үнэхээр өөрчлөгдчихсэн. Би өөртөө ингээд нэг гэртээ хүүхдээ хараа сууж 5 сая гаруй төгрөгийн орлого ингээд олж ийна гэл тэнгүүд хүмүүс чи ямар чи зургуусаа адтай л да гэл хүмүүсийн ингээд нөгөө надад сандах сандлага за сүлжээч гэсэн бас зүгээр юм байна гэдгийг ингээд хүмүүс эргэн тойрныхан маань мэддэг хэмжээний болтол би ингээд итгэл үнэмшилтэй бат зогссон. Тэгтээ бас ингээд итгэл үнэмшил буураад байдаг үедээ би нөгөө төрчөөд нэг гэртээ нэг сар 2 сар болж исэн чинь гинт над руу нэг танихгүй ихч залгаснаа. Хөө чамайг нэг сонирхоод асуугаад исэн чинь юу юм бэ? Манай хажуудалд нэг танаа 10 жилийн найз байдаг юм байна. Тэгсэн чинь харин чамайг айгу итгэл даадаг дайжгүй охин гэдэг бас нэг солонгосчуудаагаа харьцдаг юм шиг байна. Атомын ер нь сүүлийн үед хүмүүс сонирхоод байдаг болчих. Их чинь сүлжээний бара бүтээгдэхүүн зардаг. Нэг бара захиалаадах чи намайг нэг илсүүлээ итгэхтэй гэж тэгдгийг. Тэгээ би гол нь тэгээд би нөгөө гэртээ дөнгөж нэг сар 2 сар болоод сууж исэн юм чинь заа гэл нөгөө онлайнаар болол надад хэдий гэртээ хүүхдээ хараад ингээл завгүй ч гэсэн хүнд уцаар мэдээлэл өгөх ийм цаг болол мэдээж гарч л тараад нөгөө боломжоо цагаа харж байгаа л нөгөө хчийг илсүүлээл за ингэж захиалт ингээл нөгөө хчтэй заагаад өгсөн байсан чинь нөгөө чинь дөнгөж илсчэнгүүтэл надаас за тэгвэл ихчтэй ийм бара бүтээгдэхүүн захиалаад өгчих гээл би дэлгэцээ ширлээд ингээд сайтуудаа харуулсан чинь 2 сая гаруй төгрөгийн баг 3 сая шахуу төгрөгийн юм надад гин захиалдаг байхгүй. Тэгэл би чинь нэрээ ингээл ийм дэлгүүртэй ингээл зардаг мардаг ийм хүмүүстэй олчиход би зүгээр л гэртээ сууж агаад агалаад өгөх юм байна гэл итгэл үнэмшил төрж эхэлсэн байхгүй. Тэгэл би ерөөсөө энэ ажлаа ерөөсөө зогсоогүй 7 хоногт би ингээд өөртөө нөгөө тавьсан зорилготой яг үнэнч зүтгэдэг. За би бүтээгдэхүүний танилцуулга заавал 2-ыг оруулна гэсэн бол 2-ыгоо заавал оруулдаг. За нөгөө 2 хүнд ингээ мэдээлэл өгнө нөгөө багийнхаа гишүүдээс ойрч тэр хүнтэй яриаг юм байна. Тэр хүнтэйгээ ярина гэсэн бол заавал тэрийг ярьдаг. Би хичнээн завгүй байсан ч яг тэр ажлуудаа өдөрт хүн нэг цагийн зав гарч л идэг шүү дээ. Надад бол ганцхан цагийн зав гараад байгаа л да их үсрээл. Тэгээ хүүхдээ цэцэрлэгт очил гайг болох. Тэгтэл би өдөр ганцхан цагийг тууштай яг өөрийнхөө зориулаад байхад ийм хэмжээний байгаа юм чинь надаас илүү одоо нөгөө цаг гаргаж чадах хүмүүст бол үнэхээр их боломж байгаа байхгүй юу. Тийм ээ. За тэгээд ер нь бол атомын бизнес маань ер нь бол ингээд цаг маань ингээд өгч байгаа учраас дараагийн ингээд семинар дээр надад ярих боломж ингээд олдвол би ер нь бол ингээд өөрийнхөө арга туршлагыг хүмүүст амар их ярьж өгөх дуртай хүн. Яагаад вэ гэхээр би урд нь нэг ажил дээр айгүй сайн мэдэрсэн байхгүй юу. Өөрийнхөө арга туршлагыг бусдад ингээд зааж өгөхгүй байгаад байвал өөрөө хүн хөгжихөө байждаг. Яг л нэг төвшөндөө байгаад байдаг байхгүй юу. Тийм учраас би өөртөө ингээд нөгөө байгаа бүх юмаа хүнд зааж өгөөд тэр хүн миний төвшөнд ингээд хүрээд надаас юм асуухад би буцаагаад хариулах хэмжээний болох ёстой доо гэсэн ийм нөгөө өөрөө бодолтой болохоор ингээд хүнд байгаа юмаа зааж өгдөг. Нөгөө хүнээсээ бас илүү юмаас ингээд суралцсан хичээдэг. Тэгэхээр ер нь бол энэ зан бас ер нь их юу хэрэгтэй юм болов гэж ер нь бас бодоод байгаа. Тэгээ манайхан гол нь тууштай байгаарэ. Тууштай энэ бизнестэй цаг хугацаагаа зориулаад явах юм бол хүн бүрт боломж бий шүү гэд өнөөдрийн лекцээ дуусгая. Баярлалаа манайхаа.